Өнөөдөр бид Солнечногорск дүүрэгт Pro Plus 5 суулгаж байна. Компрессорын станц авсаархан. Мөн ёроол чих тавцсан өргөн суулгахад хялбар байдаг. Том хоолойтой тул бүх зүйлд хүртээмжтэй байдаг. Суулгах зарчим нь биогийнхтай адилхан. Нүхний диаметр нь торхоноос том байх ёстой. Илс цемент эсвэл зүгээр л илс хийхдээ станцын корпусаас 25 см-ийн зайд хийх ёстой. Тогтмол оршин суух байшинд тохиромжтой. Биогоос ялгаатай нь компрессороор тогтмол ажилладаг. Биогийн насуус нь нэг таймер, нэг хөвүүрээр ажилладаг. Энд бол компрессор байнга ажилладаг. Цахилгаан хангамж байнга байдаг. Мөн гадагшлуулах насуус нь халих түвшнээс хамаарч хөвгчөөр асдаг. Eurolus Pro Eurolus Bio станцаас их цахилгаан хэрэглэдэггүй. Eurolus Pro J кодтой 60-ын компрессор, Tropos 250-аар ус зайлуулах насуус. Эхний хасаалтанд зориулагдсан 2 уд биосепт бактери, бактери идэвхжүүлэгч, холболтын муфт, насуусын холболтын муфт, компрессорын блокт суйрлуулдаг. Холбогдох хэрэгслүүд нь бүгд хурдан тайлагддаг, үлээлгэх, цэвэрлэх, угаахад хялбар байдаг. 2 залгуур суйрлуулсан. Энэ станцад 3 дахь залгуурыг суйрлуулж тохиолдлын системийг залгах боломжтой. Юунд хэрэгтэй вэ гэвэл шахуурга эвдэрсэн үед станц хит дүүрсэн эсхийг мэдхийн тулд. Станц нь 4 бассейнтай. Эхнийх нь хүлээн авах. Энд хүнд крафтн тунан үлддэг. 2 дахь бассейн нь хүчил төрөгчөөр баяжуулж тунмал лагийг холино. 2 дахь бассейнаас тунсан ус нь 3 дахь бассейн руу урсдаг. Энд мембран ашиглан хүчил төрөгчөөр баяжуулдаг. Энэ бол 4 дахь бассейн. Энд цэвэршүүлсэн тунгаасан ус байдаг. Мөн салаа залгуур нь цэвэр усын хальс холцоос ялгаж ус зайлуулах бассейн тунгаасан цэвэр ус ордог. Дараа нь талбайн гадна талд худаг эсвэл ус зайлуулах сувг руу насоос ашиглан гаргадаг. Станц бүрт өөрийн гэсэн серийн дугаартай. Түүгээр та ямар станц болох, ямар иж бүрдэлтэйг хянах боломжтой. Мөн сайтад хандан серийн дугаарыг ашиглан бүртгүүлж 7 жилийн баталгаа авах боломжтой. Халиан нээгдэх, хаагдах гэж тохируулна. Станц дүүрсэн үед халиаг бүгдийн жиг дуурсдаг байхаар тохируулах хэрэгтэй. Хоолойг бас сунгаж болдог. Бүх гагнаас нь экструдерээр хийгддэг. Бүх гагнаас дээр хаалтууд байдаг. Энд компрессорын нүх байдаг. Хэрэв шаардлагатай бол агааржуулалтын таг дээр гагнаж болно. Бүх оролт гаралтыг экструдер гагнуур ашиглан үйлдвэрт гагнадаг. Бүх гагнаас нь маш бат бөх. Үйлдвэр дээр битүүмжилсэн оролт хийдэг. Энэ нь кабелийг дотор нь оруулахад хэрэгэлдэг. Хөрсний усыг нэвтрүүлэхгүй. Гаралтыг ч гэсэн экструдер ашиглан гагнадаг. Шаардлагатай бол гаралтыг аль ч чиглэлд өөрчилж болно. Станцын суурь нь тэгш талбайтай, мөн суурийг нэвтршүүлэхийн тулд элс рүү ус асгадаг. Eurolus Pro станц нь шаардлагатай бол бэхлэхэд зориулагдсан, мөн зөөвөрлөхөд зориулагдсан чихтэй. Станцад засвар хийхдээ биоботсыг гаргаж авна. Хуванцар датлагыг тайлж саксыг чөлөөтэй гаргаж авдаг. Эхлээд хавчаарыг тайлж агааржуулагчийг салгана.
Насосыг суйрлуулахын тулд 25 мм-ийн диаметртэй Г хэлбэрийн хоолойг гаралтын бассейны ёроолд байрлуулна. Гаралтын насосын ёроолд байрлуулж 25-ын гарах турбааны доогуур нь 70 см-ийн зайд байна. Хоолойн үзүүрийг хайчаар хайчилж 25-ын диаметртэй хоолойн адаптерын холболтыг холбож, болтыг нь шургуулж насос руу бооно. Насосын ёроолоос турбааны төв хүртэл хэмжвэл энэ нь 17 см. Хоолойнд тулж байгаа. Тэгэхээр 70-аас 17-г хасаад 53 см. Ёроолоос 53 см-ийг хэмжээд үлдсэнийг нь тайрна. Тайраад хоолойн дээр бооно. Хөвөгч нь хананд хүрэхгүй байхын тулд дахин хэмжинэ. Энэ хэсгийг тайрч тохируулъя. Одоо цахилгаанаа яаж холбохоо харцгаая. Битүүмжилсэн оролтоор оруулаад нөөцтэй үлдээгээд битүүмжээ буцаагаад чангална. Кабелийг гадагшаа ашиглаж зориулж пэндээ долгионтой хаалт руу татна. Одоо бид ийсэн суураа бэлдэж байна. Суураа нэг төвшөнд тэгшлэнэ. Станцыг буулгах төвшнийг тогтооно. Үйлчилүүлэгч энэ төвшин гэсэн болохоор төвшнөөс 10-аас 15 см-ийн өндөрт байлгах ёстой. Ингэснээр гүний ус станц руу орж станцыг усанд автуулахгүй байна. Станцыг байрлуулахын тулд усаар дүүргэж, тойруулаад элсээр дүүргэнэ. Гол магистрал. Магистрал нь богино байвал метр тутамд 2 см-ийн налууг хийнэ. Хэрвээ урт байвал метр тутамд 1.2-оос 1.5 см байна. Яаж төвшин тогтоох вэ гэвэл богино турбан дээр жижиг тэгш ус ашиглана. Жижиг мод уяад налууг шалгаж болно. 2 см-ийн налуутай байх ёстой. Урт тэгш ус тавьж 1 м тутамд 2 см байна. Бид бүгдийг аль хэдийн тохируулчихсан байгаа. Энэ нь метр тутамд 2 см-ийн налуутай гэсэн үг. Насосыг хананд хүрэхгүй байхаар суйрлуулсан болохоор өргөх буулгах үед живэхгүй. Компрессорыг резинэн ханцовч дээр суйрлуулсан. Өвлийн улиралд компрессорыг авах шаардлагатай. Тэгэхийн тулд хавчаарыг нээж, хавчаарыг салгаад, залгуураас нь салгаад өвөлдөө хураачихна. Дулаан орохоор буцаж ирээд компрессороо байрлуулад хоолойг нь холбоод залгуурт залгана.
Бүх зүйл ажиллаж байна. Шефтиг төвшөндөө хүрэхээр нь тохируулна. Халиаг хэрхэн тохируулах вэ гэвэл маш энгийн бүх хавхлагыг хаахад компрессор ажиллагаа болно. Бүрэн шалгахын тулд нэг нэгээр нь нээн. Шалгалаа. Турба бөглөрөөгүй бүх зүйл хэвэн байна. Хоёр дахьыг нь шалгаадахыг. Энэ бол эрлифт насуусын халих шаланг. Итгэвчүүлсэн лагийг холино. Хэрхэн ажиллаж байгааг нь харцгаая. Сайн ажиллаж байна. Энэ бол үндсэн бассейнаас хүчил төрөгчөөр баяжуулах 3 дахь бассейн руу очих хоолой. За харцгаая. Хэвэн ажиллаж байна. Агааржуулагчийг мөн шалгая. Агааржуулагч нь мөн ажиллаж байна. Хит хүчтэй хөөсрүүлэх шаардлагагүй. Хоолойнуудын холболт хэвэн байна. Хэрвээ хоолоогоор алдаж байвал холбох хэрэгслээр дахин чангална. Хавхлагыг тал дээр нь тохируулаад харцгаая. Хүчтэй биш, тогтмол хөөсөрч байна. Үлдсэнийг нь бүгдийг нь нээе. Иймэрхүү байдлаар тохируулчихъя. Халилтын эрлифт насуусыг харъя. Энд маш хүчтэй шахаж байна. Хавхлагыг нь жоохон багасгачихъя. Шаланкийг харцгаая. Хаашаа ямар шаланк явж байгааг. 3 дахь бассейнд халиа их байвал үүнийг бага зэрэг нэмж эхний болон 3 дахь бассейны эрлифт насуусыг ажилуулж болно. Хэрвээ тогтвортой холигдож байвал энэ тохиргоо нь зөв гэсэн үг. Хэрвээ ус үлдэж холигдохгүй байвал багасгаж бас болно. Эхний бассейнаас 3 дахь бассейнд хөөрсөн лагийг холих эрлифт насуусыг багасгаж болно гэсэн үг. Одоо бол энийг хааж болох юм. Хаагаад харцгаая. Нэгдүгээр бассейны эрлифт насуус илүү сайн ажиллаж байна. Иймэрхүү байдлаар тохируулж болно. Шахуурга нь хөвөгчдөр ажилдаг. Үүнийг асааж илүүдэл бохир усыг гадагшлуулж болно. Цаашдаа үйлчлүүлэгч маань газрын түвшинг 10 см-аар дээш төлж усыг талбайгаасаа гадагш гаргах болно. Энэ нь хайрцагтаа 25 грамтай 2 ширхэг байдаг. Эхний удаад 2 уутыг хийн. Ялгацсанд 2 уутыг хийгээд 2 удаа явуулна. Магистралийн шугам урт байх тусам илүү их явуулах шаардлагатай. 20 м байвал 3 удаа явуулна гэсэн үг юм. Бактери орсон ажиллаж эхэлж байна. Угсралтын ажил дууссаны дараа хамгийн тааламжтай ажил бол тагийг таглаж хальсыг хуулах. Энэ бол хамгийн сайхан хэсэг. Ингээд угсралт дууслаа.